Оо, эхэлсэн. Яа гаруул. Тэгэхээр чинь орсууд чинь авгас одоо хэдийн ирээд үйлцэн байгаа гэсэн үг. Юу гэсэн үг? Энгүү ангийн төсөөл болоход бидээ чам цог ажилладаг усан цог хангаж өгөхийг барьцааж аваад нөгөө агуулгыг явуулж байгаа. Энэ яшгүй авахгүй шүү. За тэгэхээр үүний араас зургийн хөлбөрийг хэлээд Майкас салбартайсэн дараа Майкийг юу гэж байгаа гэдэг шиг өөрийн супер чадаа шатаад хүний ертөнцийн чинь Майкийг логстэй цогцолсон. Тэр зур уг Joyce Town цог оройн хоолж болон боцоо хийж хооч оройн цог бүтүүлсэн дараа шаас сордоо ууртаа хүчтэй бөгөөд 11-ийг өрөөдөө инээгээд байгаа. Хаад Майк ирсэн байх гэж бодоод амар сүртэй яваад ирсэн. Макстай цог хараад бантад гараад өгөхгүй. Үүний дараа Макс 12 жил хийж байгаа дараагийн тарихнаас сонгож авсан. Макс хойдох Билли татлаа шүү. Ингээд 11-т хүчээ дахин ашиглаж байгаа Биллиг очоод ажиллаж. Билли нөгөө булгаасан охиныгоо дэгэд байж байгаа 11 олж хатдаг бөгөөд яг тэр мөчтөнч Билли өөрийг нэг зүйл ажиллаад байгаа гэдэг үгтэй 11 рүү ирэн татлаа шүү. За үүний дараа манай шүлдэ болоход Joyce Chopper-ийг хүчээр боцооноос өмнө алгуулсан доо. Араас нь хотын доор ямар нэгэн аим контрол багууллаар хэллээ. Харин тэр зүйл Макс 12 Биллиг шалгахаар гэрч тустай шүү. Өсөв дүрсэн байна. Нөгөө тат нэсэж зүйл хүмүүс өчтөрийн үсэн байна гэж ямар нэгэн жавтай зүйл бодоод уурлаа. Их гэж оролцсон ч надад нээсийг тоо сонсонгүй. Энэ зур вилж өөр Дугаа байл та. нөгөө яндан ба дуу гэсэн чи Майк Лукас баланд ирүү мөрөн дээр яага баахан зураа ийцээ. Энэ хавар 11 Макс хоёр Билиг өдөө жоох өгчих байх юм. Зураа Билигийн өмнө тавьдаг усан сангийн авах хүчээр айдлаа. Били дээр өдний барьцааж авангуудаа амар өстэй угаанд суулгацсан байх яг уу тэр чинь яах гэж байгаа юм бэ? Энэ үеэр Joyce-ийн хүсэлтэд дагуу Hopper Joyce тэр онд даашны Robin гэж нөгөө тоглолтын төв орсууд хараад үзээд бол Robin болохоор орсууд яаж тааж байгаа та. Нөгөө талд Nancy Johnson дээр ирээд тоглоод байгаа бүхнийг олж мэдхийн тулд нэг харах байж авах шийдэж. Орой дахин дуудлага өгсөн нөгөө айл руу орч байгаа. Энэ хүний дараа үзэсгэлэнтэй Hopper Joyce хоёр хавцлуудын лабораторид ирсэн доод ертөнцийн хаалга нэгдсэн байсан хэсэг рүү орж үзэхэд гүйж байдаггүй болж бодлоо. Лабораторид энэнийг явж байгаа шүү. Энэ үеэр Майк Лукас хоёр Will дээр уучлалт гуйгаар ирсэн боловч Will гэртээ биш нөгөө одон усан дотор ирээ сууж байдаг боо. Найзуудтайгаа урд тийшгээ байж чадахгүй байгаа уурлаад уцаа өвдөд ичүүлээ. Харин тэр үеэр Nancy Johnson хоёр анхны тул өгсөн. Мөрчи хаанд байна. За Dustin Steve Robin гурван хувьд болохоор эцэст нь явж үлдээ их дотор баахан орсуудын тарин зураг болж үлдээ бөгөөд түүнтэй зэрэгцээд хоббиш лабораторид яваад исэн хүний хөөж өгөө ирээ нөгөө гартаа жинхэнэ нэрийг үзчихэж арай чалбацсангүй. Ингээд ангид үсгээд болоход Max 11 хоёр нөгөө хулгайлагдсан охины гэрт нь яваад очтой. Нөгөө охин чинь Билигийн хамтаар гэрийнхэнтэйгээ оройгоо юуж болоогүй шийдээ сууж байл яах вэ? Ингээд Max 11 хоёр эрен гэрээс гараад явах зур Билж нөгөө урцаа идчихсэн дараа гээд хачин мэдрэмж татсан. Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй зогсож байсан дараа Майк хурж ирэнгүүтээ тэр буцаад ир чигийг хэллээ. За тэгэхээр тэр агуулгад байсан мангас чинь Биллийн өмнөх бүлэг тарсан сүүтрийн мангас болж таарлаа шүү. Одоо яандаа тавина. Тэгсээр ангийн нөхцөл болоход Max 11-ыг гараад явсан хойно Билж нөгөө охинтойгоо нийлж яваад аав хоёрыг цогж унаагаад яваад шүү. Та ингээд YouTube дээр авах юм бол видео Билгийн тухай ямар уртбог нь өмцөх янз янз юм шиг байна. Гэхдээ үүндээ тийм урт зүйлд суух цаг хийж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрөө олон жил сар зарцуулж ойлгосон Билгийн суурьтай маш товчхон ойлгомжтой цонхоо хичээх гэдэг юм шиг. Програмын хөтөлбөрийн ирээд аудио өмнө засварыг хэрхэн картлаа экспорт гэдэг бүгдийг нь хамарсан юм шиг байна. Энэ бол нэршлийн эдитүүдээр зөвс хичээлжээ. Харин их хийж байгаа 50 зөвлөгсөн ашиг. Тэр та өмнө програм нэгэ төвдөө сайтад хааж өгсөн бол яг одоо задлан зэргийн сайтаар ороод энэ хүч хийж ахиргүй дээ. Наад зов. Өдөрс тэгэхээр эргүүлгийн сүрээ эндээс аваарай. Ингээд үүний араас зурлын өдөрдүүрээр эхлэхэд Билж нөгөөхний эцэг хэл тулгаалыг хаягдсан агуулга дээр авчирдаг ба тэгтэг энэ дахин нөгөө амар мангас чинь гарч ирээд тулгаалсан авийн дүүрийг гэмтрүүлээрээ орох тавлаа шүү. Ингээд маргааш өдөр нь болоод хопж өнгөрсөн шүн лабораторид дараагаар гэртээ иргээс ирлээ. Тэгсэн хопыг тэг зодуулсан дараагаар Joyce хөргимэн тэр чигтээ амтыг чирээд гэртээ амжсан юм биш үү? Энэ зур манд чиаралтай Макс руу залгаж гэртээ хурдыг бүсдэг ба Лукас ч гэсэн мөн Dustin руу залгаад дуудах гэтэл Dustin Steve бол баахан орсын тагнуулуудыг тагнаад яваа шүү дээ. Түүний араас үзэгсээр тул өчгөө Билигийн уулзалтыг авахгүй юу? Нэнсигийн ажилтг сонины газар дараах чинь бүхлээ ажил дээр ирсэн зогсож байл яах вэ? Эсвэж тэр үеэрээ манай ахуйгийн хам хүс баасан цуваад давхар Нэнси Джон хоёрыг өчигдөр нөгөө айлгаагаа яах гэж очив гэд барьж идэнгээ алддаг бөгөөд эцэст нь Нэнси Джон хоёрыг сурвалжлагч болж тоглоё юу гэмээ хадаа.
Авахгүй ч одоо угаасаа магас өдрлөнд орсон байгаа л да. Тийм хүний араас үзэг зэрэг тод Mars 11-2 Microsoft Wheel 3-ыг хүрч ирдэг бөгөөд тэр үеэр Wheel өчтөрөөрөө юу мэдэрсэн талаар дуулгалаа шүү. Wheel өчтөрөөрөө 2 дугаар үлэх сүүдрийн магас баригдах та мэдчихсэн. Тэр юу мэдрэмжээ дахин мэдэрсэн бөгөөд энэ удаа өөр хин нэгэн сүүдрийн магасын гарт орсон байж магадгүй за тэр хэлж байгаа юм. Харин энэ зөөр Hopper өчтөрөөрөө лаборатори болсон явдлаа мөрдөж байхдаа тэр зовлонсон нөхөө яг өдөр нь хотын дарагт уулзах үеэр өрөөнд нууж харснаас санаад хотын дараг байцаагаас сууж байгаа. Тэгэхдээ мань хотын дараг Hopper баг зэрэг морих гэж үзсэн. Hopper шууд орж ирэхдээ хотын дараг зоолж эцэст нь хэрэгээ хүлээлээ. Тэгсэн яасан бэ гэхээр саяхан Hopper хотод нээсэн нөгөө Starcore дээр хотлын төв чинь хотоо баахан газар хөдлөг авч байгаа бөгөөд тэгтээ Hopper хотын дараг сайхан авилга өгч байж олж авсан юм байна л та. Зэн зөөр Robin явсаар байгаад өөрийнхөө ажилтдаг Starcore хотлын төвийн план зургийг олж авсан байдаг ба. Тэндээсээ харж байгаа дараачдын хоолойгоор дамжин орж орсуудын байгаа нөгөө нууц байрлал буух төлөвлөлт ирж үүнийгээ манай гурван хинтээсийн юмуд ягаад чаржуулсан хоолойгоор багтахгүйсэн доксын охинд Эрик зайлмаар хавтаж байгаад оруулж яах вэ? Бүгд далаа ичваад. За энэ зөөр Week сүүлийн магас иргэн гисэн хэмээн гисний дараагаар Mike 11 Max Lux Week-ээр тавч биелийг сүүлийн магасын иргэшээд орсон байж магадгүй мессеж ихээр тэрийг шалгаж үзэх боллоо. Тэр тайлбар санаж иргэшээд орсон хүмүүс чинь халууны хийж чаддгүй шүү дээ. Энэ болохоор манай тавч нийлж байгаад биелийг усан сан дээр байдаг саунд төвчж биелийг үнэхээр магасын тав байгааг шалгаж үзэх боллоо. За үүний дараа дахин нэг үзэгсэл тод шүүн ожилттай дуугаагцсан хойно Dustin Steve Robin 3 Эрикаг агаарчдын холоогоор оруулан орсуудын нууц руу явж хаалгыг номгоолгосон дараа өөрсдөө орлоо шүү. Үүний дараа манай дөрөвч тэр өрөөнд дотроос нэг маш нууцлаг ногоон өнгийн гэрэлтэй бортох шиг юм болдог ба. Тэрийг авчаад яг гарахад нэг товчтой санаандгүйгээр дартал орсуудын газар дор байсан нууц бааз руу буугаад эхэллээ. Дуус. Энэ зур Майки багийн биелийг ажиллаарсан хойно намжтай саунд өгч удааныг нэмж ихэд биелич нэрнгээсээ сүүлийн магас баригдсан батлагдаж байгаа. За үүний дараа савны хатунд биелич нэлээд эвгүй болж ирэхэд нөгөө та сүүлийн магасанд эзэмдүүлсэн өөр хүмүүс бас хэцүүдлээ шүү. Бас энэ үеэр нээсэж өчтөрөөрөө очсон айлынхаа ажил дээр иртэл манай ажил чинь сүүлийн магасын иргэшээд орсон байгаад бол яг биелич шиг хамаг биеэр хас уусан гүрийж гарч ирээд орж чадаад бөө болж байна. Ингээд биелич зүйлдээ савны өрөөний хатыг өвдөр гарч ирэх нь 11 хүчээр шилээд биелич түлхэж байгаа гэж хэлсэн. Биелич хүчөөгөө үлгүү 11-т эргэж үтцээ боомож алах гэж байсан чинь чаддгүй цутаагаад яваад ирлээ. Үүний дараа биелийн иргэн нөгөө авах дээр ирсэн байх бөгөөд сүүлийн магас эзэмдүүлсэн. За энэ зур Hopper Joyce хоёр хүн орсуудын мөрөөр мөшөөлөж байдаг бөгөөд генерал жаад байцаасны дараагаар Hopper-ийн нэг фермийн доор орсууд өөр нэгэн нууцлаад байгаа мэдээлэл болжээ. Ингээд үүний дагуу Joyce Hopper хоёр ч төрөөр нөгөө фермээр явж очоод доошо зөөлрөний яваад хоёр орс ирдэг боллоо. Гэтэл яг тэр үеэр Hopper Joyce хоёр нөгөө 3 дугаар ангийн төсөв Hopper-тэй зодтолдог орсон. Тэгээд нөгөө Hopper-ийн хоёрын ээлжид нэг зодтол дахин хэлээ. Тэгсээр зодооны төсөв өнөө боллоо. Бууд чатан татдаг манай хүн арай хийж нөгөө олсон орс ирдэг. Их манай хүн Hopper Joyce-ийн хоёр орс ирдэг. Яг Түүний дараа Нэси Жонтон хоёрч Майк Лукс Дастин 11 болон Вил Таплер ирээд өөрсдийнхөө олж мэдсэн зүйлээ ярьлаа. Тэгэхдээ Майк ч мөн өнгөрсөн чинь Билли тохиолдсон явдлыг ярьж энэ хоёр үйл явдал хоорондоо холбоотой гэдгийг ойлгож байна. Түүнээс гадна Билли бусад сүүдрийн магасаар эзэмдүүлсэн хүмүүстэй холбоотой гэдгийг манай хэд ойлгодог ба үүнийгээ шалгахаар Биллигийн хулгайж байсан нөгөө усан сангийн Орсууд тэрийг ашиглаад Hopper-ийн доор доод үлдсэн хаалгыг нийлээд үжилсэн шүү. Гэхдээ яаж ингэж нууцаар юм хийж чаддаг байна тийм. Үүний араас Нэси Жонтон хоёр нөгөө хахлуултаар дуудлагууд райлинг гिचгүй Майкл дээр явж нөгөө хүч халууц үйл яг үү. Яг тэр Нэсигээ шийдэх сонины газар дараач бус сүүлийн магт эзэмдүүлсэн хүмүүсийн хамтар гарч ирээд Нэси Жонтон хоёрыг алах гэж хөөж хэллээ. Иймгүй Нэси Жонтон хоёр бой болцохтаас бод сүүлдээ нөгөө сүүлийн магтсан хүүхдүүдтэй алцгаа сураа авахгүй нэг нь нүүрлөө нэлийн бүхтэй зогтсон. Нөгөө хүүхдээ чинь ч гэсэн тэр хүүхдийг мэдрвэ. Үүний дараа Нэси Жонтон хоёр нийлж байгаад арай гэж хоёр нэгэн дуусгал цаад хоёр нүкснийгээ дараа хинт хайлж улаамаагаа чүргүүдээ хоорондоо нийлээд мангас цураад гаргарлээ. За үүний араас сурлын 6 дугаар хэлэхэд Dustin Steve Robin болон Erika дөрөв орсон зүйлүүд мэддэгдээд хөөгч хэлдэг бөгөөд яг энэ үеэр Dustin
Америкийн тусгай хөтөлбөрийн баярын өдрөө болоод Apple-ийн ажлын орж ирэх дараа нөгөө Орсын тармагт оролцдог. Тэр үеийн тармагч хотын дарааг зогсож одоо Hopper-ыг олж ирдэг гэж байна. Тэр үеийн Hopper мөрөө дээр очиод нөгөө орсон Орс хэлтэй байцаалж байлаа. Энэ Орс хэлтний Alex-ийг Alex-ийг хэдэн сарын турш House of-ийн доор ертөнцөөр хаалгыг хэрэгжүүлж чадвал төрөм зөвхөн бүтээж хаалгыг нэг ажиллаж байсан юм. Энэ Hopper одоо Alex-ээс тэр төрөмж монтаж болтоогоос Alex-ч боломжтой. Гэхдээ тийшийг нэвтэрч явах гэдэг баг боломжгүй юм яриад. Гэхдээ дөрөв бацаа нэвтэрч орсон байна. Энэ зур Dustin Eric-ш Steve Rogan нэрс хага хайгаад явж байдаг бол нөгөө Steve Jobs Оросуудын нэрвэн шүлтэнд ороод тушаалд байцаагдж байлаа. Тэгсээр шүлтэнд Оросууд Steve Rogan нэрвэн өрөөд өгдөг. Эрүүгээрээ манай энэ амьдрал хэрэгээ сууж Оросууд дахиад байдаг. Өдөрт Steve Rogan-ээр ийм үйл мэдэх зүйл тариад авлаа. Энэ үеэр 11 ч одоо сүүлийн мангасны эзэмсэн хүмүүсийг болохоор хүч чадлаа ашиглах бөгөөд энэ үеэр бий дээр нээж шүү. Энэ зүйл хооч Alex-ээс хүний мэдж чадлаа засгийн газар руу яаж анхаарах вэ? Тэр ордон Оросууд Rogan Steve-ийг дахин байцаж байгаа. За тэгэхээр яг тэр хүчтэй Оросуудын нууц баазын тохиолдол болдог бөгөөд тохиолдолтой зэрэгцэн за үүний дараа 11 сүүлийн мангасыг нуугдж байгаа өнөө агуулгын байрч болдог. Энэ зүйлээ бүрийг ихлэх асуулт яадаг одоо хүнтэй баяраа их өргөн дэлгэр тэмдэглээд байж байдаг бөгөөд тэр зөв өнөө айтар мангасны хавхас хот иргэдгүй ойн зүгээс нууцаар тэтгэн ирж байгаа. Тэр зөв биелийн дурсамжаас иргэн ирсэн 11 найзуудтайгаа биелийн хэлцүүлгийг яриад байж байгаа. Өнөө мангас айдын манай эдийн байга цаггүй төрөх яв. Энэ орондоор Dustin Eric-ш Steve Rogan-ыг авч дээшийгөө хотлооны дөрөв очно. За тэгж явах зур өнөө амар мангас чинь манай эдийн байга байрлал байрч ирдэг бөгөөд Mike Jones ингээд зүйл өнөө мангас чинь 11 тэмдгүүдээр байрыг авч яг идэх гэж бодсон манай эд суулж чадсан. Хэд уйлах юм. Дараа 11 өнөө мангас дээр өөр байж гэж байгаа. Өнөө мангас үүний дараа мангас ойн бүдрөө цухтан халаа. За дараагийн хэсэг харахад манай эд 11 аваад ойролцоох суух дээр 11-ийн шахах гэж байна. Тэр зөв Месси Джонсноор Максыг хэхэн цуцгаалаа ярьж байгаа бол Дайдад Оросуудаас амжилттай цуцгаас Dustin Mike тэрийгтэй холбоо ирж авах үзлээ. Энэ үеэр Hopper ч одоо нөгөө Murray Joyce болон Alex-ийн хамтаар хамт удаа хаалгас руу явж байдаг бөгөөд замдаа Оросуудын хэсэг хөрөмжийг монтаж хоёр төлөв хэлтэгтэй Alex-ээс мэдчих авч байгаа. Ингээд үүний араас үзүүлсэд Hopper ч ашгүй хаалгас суулж ирсэн. Хотын даргын зохион байгуулж тусгай төслийн баяр дээр очиж байна. Тэр Murray Alex-ийг дагуулan Америкийн баярыг үзүүлээд байж байна. Гэтэл яа тэр үеэр өнөө Hopper дээр зодтолтой Орос таглагч иргүүтэй Alex-ийг чийж бодоод хэлээ. Юугаа хийж Alex-ийг ил газар аваад явж идэв. Оросууд мэдээд орох хүний хойноос нэрээ давах нь ойлгомжтой шүү дээ. Энэ хүний дараа Hopper Joyce-ж Mike эцэгтэй очиж хүүхдүүд ханаа мэдгэсэн чаддгүй. Alex-ээр одлоо Murray-аас Alex-ээр бодсны мэдээд Hopper Joyce-ж гэс Alex-ээр явж шүү дээ. Alex алидийн түүний дараа Hopper Alex-ийг алсан Орос таглагчийн араас хөөж ханаа мэдсдэг бөгөөд эцэст нь Hopper өнөө Орос таглагчийн чийж бодсон цаатан өмнөдөргүй хатаа зүгсэж байлаа да. За түүний дараагаар Hopper Murray-ийн хамтаар цутараа явлаа. Энэ гоёны төсөд бол тултай дүү хаагцсан. Ингээ урдуур үлийн төсөөлөө эхлэхэд 11-ийн хөлний шахам дотор сонир хоош гоноод байдаг бөгөөд түүнийг ч манай зүс чадсан чадсаггүй. Тэгэхээр 11-ийн зүйл өөр хөвч ашиглаж байгаа хөдөлгөөн хоош зүйл гаргаж байгаа. За үүний дараа манай дөрвөн даа бахин төлөвлөгөө гаргаж Dustin Eric, Steve Rogan дөрөв Dustin-ийн өндөр давтамжийн радио руу явуулсан. Харин Joyce Hopper өөрөө гурав Оросуудын нууц байгуулагч үнэхээр үлдсэн хүмүүсд Murray-гийн хорт байлаа. Тэгээд үүний дараа Nancy John хойж би 11 Max Гэс машинасаа бод иргэн бодлоо дөрөв явах болов шүү. Энэ оронд Hopper Joyce мөрөө гооч Оросуудын баазар доошоо буудаг бөгөөд яг бодлоо удаас нь 4 морцыг гадар яг уу техник Hopper ч шууд автомат дугаар шүш чадлаа. Энэ зур 11 ч өөрийнхөө чадлаас ашиглах гэсэн боддоггүй бөгөөд яа энэ сүүлийн багш манай эдийн дээрээс орж ирж чихэн алцаа гэлээ. Харин Hopper Joyce мөрөө гооч Оросуудын нөгөө айхтар хөржижсэн амжилттай гэдэг бөгөөд Hopper дотгошоо орхоос өмнө Joyce эцнийг сэтгэлээж олцоод Joyce зөвшөөрлөө. Энэ оронд бодлооны төр дотор манай эд нөгөө нэг мангар том магсаа чинь нуугдаад байж байдаг бөгөөд ганц сэтгэл найдвар болсон 11-нд өөр хүч чадлаа алдсан байдаг.
яа. Эсэр эцэст нөгөө магс чинь майкийг барих гэж үзсэн. Лукс одоо чавга шиг өнөө магс хахад сарниуч ярьдагмаар нээси жонхон лукс вил дөрөв зогсчихлаа. Манай дөрөв дөнгөж гарч ирсэн. Биений бүр яг машинаараа нээсийг очиж бүрэх гээд What? Стив очиж биений машиныг мөрөж нээсийг аваа. Стив биений хоёр чинь одоо хоорондоо борцтой хүмүүсэлтэй. Тэгсэн түүний дараа нээсэж машинаар хасаа хөдөлгөөр өнөө магс чинь нээсэж жонхон Стив Робины тэр төгөөж хэллээ. Энэ зур Оросуудын нууц бааз дотор ойс хопор ойрч явсаас байхад хөрж унтаад түүний хайдаг бөгөөд яг ч юм тэр дэлгүүр нууц кодтой сэтгүүл байдаг хасаа. Дээрс сэтгүүл нууц код нь атар ланкийн тогтмол тоглоно байсан. Ёо, та хоёр ямар амар цуг амьдрт юм бэ? Дастын өөрийнхөө найз охин сүйцтэй болчихлоо. Тэр сүйцэж ихдээ Дастынтай хамт Чи яриа байна уу? доош усны дараа сүйцэж Чи яриа. Чи илүү шүү. За энэ зүйл бизнес машин сарчилж сайд руу явж байгаа 11 байж байгаа тодорхой шоолыг бөгөөд яг тэр үеэр Макс Майкл 11 аваад явж байлаа. Тэгэхээр биений гарч ирэх Майк Макс зүгээр гэсэн чигээр 11 мөн явснаа өнөө Макс дээр авчих. Тэр зур Joyce Hopper өдөртний өрөөд орж ирээд хөрж хүрээгээ унтраах гэж Hopper-ыг авсан орсон дахин гарч ирсэн. Hopper-тэй сүүлийн авах тухайн хийж чадлаа шүү. Тэгээд нөгөө Hopper өнөө нэг юм зүйл тусаад хөрж руу ааш. Тэр зур Steve Nancy дээрээ чи биений дээр үрж ирээд 11 ерөөс үзэж ирдэг бөгөөд яг энэ зур 11 ч биенийг ухаас аваараа өгдөг мөн ээжийн дурсамжийг үзүүлээд биеийг сүүлийн Макс нөлөөлөхөөс гаргалаа шүү. Дөрөв дараа өнөө Макс чинь яг 11 идэвхтэй хүч ирэхэд эргэн зэрэгсэн биелээ шахаад их хамаа. Энэ зур Hopper өнөө Орсын тагнуудыг аваад хөрж мэдэрсэн байдаг бөгөөд яг Joyce төхөөржийг унтраад Hopper амиа алтралаа. Тэр үед Joyce Hopper эцсийн удаа харан сал юусын төхөөржийг унтраадаг бөгөөд төхөөрж унтрахтай зэрэгцэн доод ертөнцийн хаал харагдаж өнөө Макс ч гэсэн үгүй. Тэгэхээр Оросууд хийсэн туршлагаас болоод сүүлийн Макс энэ удаа манай ертөнц орж